Сайн байцгаана уу? Метогийн маань шинэ дугаар та бүхэндээ хүргэж байна. За өнөөдрийн дугаараар өмнөх дугаард хэлсэнчлэн маа үзүүний хорт тавдар түүнийг үүсгэдэг вирусын тухай тэрнээс хамгаалдаг вакцины тухай дэлгэрүүлж тайлбарлаж өгье. За вакцины талаарх ойлголт маань ерөнхийдөө бол өөрөө нэлийн төвөгтэй ойлголт байдаг. За вакцин гэдэг чинь ер нь бол халдварт өвчнөөс сэргийлэх тэрнийг тусахгүй байх зорилгоор юм хийгддэг тариа юм уу эсвэл амаар ууж хэрэгэлдэг юм зүйлээ хэлээд байгаа. Тэгэхээр анх вакцин үүссэн цагаас л ахуулаад эсэргүүцэлтэд тулгардаг байсан тулгарсаарч байна, цаашид ч гэсэн тулгарх баг. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн бүх улс орнуудад хөгжиж байгаа орн байна уу? Эсвэл хөгжилтэй орн байна уу, ядуу буурай орн байна уу хамаагүй вакциныг эсэргүүцдэг хүмүүс бол байсаар л байдаг. Вакцины үр ашиггүй. Энэ бол эргээд бие махбодод хортой юм дараагийн үр дагавар нь аюултай юм гэсэн ийм тайлбарыг өгдөг хүмүүс бол зөндөө байдаг. Тэгэхээр энийг бол бид нар хизээж үүсгэж чадахгүй, энийг бид нар зогсоож чадахгүй гэсэн. Гагцхүү яаж энэ ихтэй олон мэдээлэл дунд, энэ сүрэг олон хэрэг мэдээлэл дунд яаж зөв мэдээлэл авч өөрийгөө болоод хүүхдүүдэд хамгаалахад вакциныг ямар байдлаар ашиглах вэ гэдэг нь бол таны өөрийн чинь шийдэх асуудал гэсэн үг байна. Өөрөөр хэлэх юм бол энэ их гарч байгаа мэдээлэл дунд зөв гарцаа олох нь бол хамгийн чухал байна. За тэгээд сая ковидын үеийн дархлаажуулалттай холбоотой тэрний вакцины дараах үр дагавар гэж нэрлэдэг байгаа тохиолдлуудтай холбоотойгоор бол ер нь бол вакцинд итгэхгүй байх хүмүүсийн тоо бол бас оршроод байгаа гэж ойлгож байгаа. За тэр тусмаа сая энэ HPV буюу Human Papilloma Virus гэж нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүний хөхөнцөр вирус гэдэг зүйлтэй. Тэрний эсрэг дархлаажуулалт хүүхдүүдийн дунд орон даяар хийгдэх үед бол маш их эсэргүүцэлтэй тулгарсан сошиал медиагаар маш их янз бүрийн буруу ташаа мэдээллүүд бол цацагдсан байгаа. Энтэй холбоотойгоор хүүхдэд хийлгэхгүй гэсэн эцэгчүүд бол байсан. За тэгээд тэднийг харж агаад ер нь нэгдүгээрт эмч хүнийхээ хувьд, хоёрдугаарт эмэгтэй хүнийхээ тэгээ ээж хүнийхээ хувьд бол яг энэ талаар бас баг зэрэгч гэсэн мэдээлэл өгөө гэж бодсон юм аа. За амжиныг хідэн тоо эхлээд харуулад ерөнхийн суурь ойлголт өгье гэж бодсон. За 2022 оны байдлаар дэлхийд дахинд умайн хүзүүний хорт тавдрын шинэ тохиолдол 662 мянга байсан. За энэ тоо 2045 он гэхэд 909 мянга болж нэмэгдэнэ гэсэн ийм тооцоо байгаа. Тэгэхээр ер нь бол хавдар бол бүх төрлийн хавдар шинэ тохиолдол бол ер нь нэмэгдэж байгаа. За мэдээж энэ нь бол бидний гадаад орчны нөхцөл байдал эсвэл бидний амьдралын хэм маягтай холбоотойгоор үүсэж байгаа ийм өөрчлөлт байх нь. Тэгэхээр ер нь бол зөвхөн умайн хүзүүний хорт тавдар гэхгүй нийт хавдрын тохиолдол бол нэмэгдэх хандлагатай байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр маш олон эмэгтэйчүүд жил болгон умайн хүзүүний хорт тавдраар онцлогддог гэсэн үг байна. За энэ болохоор ямар учиртай вэ гэхлээр 2022 оны байдлаар умайн хүзүүний хорт тавдар хавдрын тохиолдлын тоогоор нь улсуудыг эренблэж ангилсан бахны ранк тогтоосон бахан. За энд бол Монгол бол ер нь 5 дугаар байрт байгаа. Өөрөөр хэлбэл энэ өнгөнүүд гүн болох тусмаа маш их өндөр хавдрын тохиолдол, умаа үзүүний хавдрын тохиолдол байна гэсэн үг. Тэгэхээр сайн харах юм бол манай 2 урд болон хойд 2 хөршөөсөө бол илүү гүн хөх өнгөтэй харагдчихээн. Тэгээд 5 дугаарт байр эрэмблэгдсэн байна. Тэгэхээр энэ олон улсаас мэдээж 5 дугаар байрт эрэмблэгдэж байгаа хамт эрэмблэгдэж байгаа хүмүүс улсууд байгаа л да. Гэхдээ л ийм дээгүүр биднэрт орж ийнэ гэсэн. Тэгэхээр умаа үзүүний хорт тавдрын тохиолдол бол тийм ховор зүйл бол Монголд биш юм гэдгийг харуулах гэж энэ тоог үзүүлж байгаа юм. За энэ болохоор умаа хүзүүний хорт тавдраас шалтгаалаад нас баралтыг харуулсан байна. За тэгэхээр улаан өнгө маань илүү гүн бараан болох тусмаа нас баралт өндөртэй, цайврах тусмаа нас баралт багатай гэсэн утгатай. Тэгэхээр Монгол бол бас нэлээд нас баралт өндөртэй орныхтойхын тоонд орох нь шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол умаа үзүүний хорт тавдрын тохиолдол их тэгээд тэндээсээ үхэл өндөртэй гэсэн утгатай байна.
За энэ болохоор халдварт өвчин судлалын үндэсний төвийн вебсайтн дээрээс авсан одоо мэдээ ахгүй Монголын нөхцөл байдлыг юу н харуулсан гэсэн. Тэгэхээр Монгол улсын хувьд бол умаа үзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн хавдрын бол нийт тохиолдлын 2 дугаар байранд ордог, нийт хавдрын тохиолдлын 4-р, нас оролтын 5 дугаар байранд ордог байна. За 2023 он гэхэд л умаа үзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж байгаа хгүй. Тэгэхээр өдөрт нэг эмэгтэй одоо энэ эмгийгээр онцлогдож байна гэсэн үг байна. За тэгээд жилд дунджаар 160 эмэгтэй одоо энэ хүү хавдрын улмаас нас орж байна гэсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө ч цөөн топ биш. Энэ бол маш аюултай ийм эмгэг байх нэ. За тэгэхээр хавдар маань өөрөө ийм аюултай зүйл байдаг. Хэний ч гэсэн гэрийнх нь хаалгыг тогшоо зогсож явах магадaltaй ийм амар зүйл. Бид нэр өөрсдөө скул хайртай гэр бүлийнхэн маань эсвэл таньдаг хүмүүс маань хорт хавдраар өвдөх хэрэгсэл бол байсаар байдаг. Харамсалтай нь бид нэр тэр хорт хавдруудаас бол бүрэн одоо сэргийлэх боломж бол байхгүй. Харин сэргийлж болдог цөөхөн хавдруудын нэг нь энэ умаа үзүүний хорт хавдар байна. Тэгэхээр нэг үүсгэгч нь тодорхой энэ хавдрын тэр үүсгэгчийн эсрэг вакциныг тариулчих юм бол бид нэр хорт хавдар тусах эрсдлийг бол бууруулж чадна гэсэн үг. За үүнтэй нэг адилхан жишээ нь бол илэгний Б вирус гэдэг шүү дээ. Илэгний Б вирус нь илэгний хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй. За тэрний эсрэг бид нэр вакцинжуулалтанд хамрагдсны үр дүнд хавдрын одоо магадлал бол эрсдэл буурах боломжтой гэсэн. Тэгэхээр нэг үе бодвол ингээ юм хөгжсөн тийм эмэгтэйчүүдэд өөрсдийгөө юм уу эсвэл өөр хүүхдүүдээ умаа үзүүний хорт хавдраас ингээд сэргийлэх боломж биднэрт гарч ирсэн нь бол яг үүндээ бол маш талархууштай зүйл. Мэдээж яг вакцины эсрэг үздэг хүмүүс нь бол одоо үгүйсгэх бах. Гэхдээ яг миний хувьд, эмчийн хувьд, одоо ээж хүний хувьд, эмэгтэй хүний хувьд энэ бол маш том дэвшил. Энэ бол одоо манай охтуудад эмэгтэйчүүдэд одоо эрүүл байх маш том боломжийг олгож байгаа зүйл гэж боддог. Хүний хүнсэр вирус буюу HPV вирус нь болохоор бэлгийн замаар дамждаг. За тэгээ эрэгтэй эмэгтэй хүмүүст бол амзалгуурын болоод одоо анус шулуун гэдээс за тэгээ бэлгийн эмгэгүүдийг үүсгэх юм эрсдэлтэй байдаг вирус байгаа. За нийт умаа үзүүний хорт хавдрын шалтгааныг ингээд аваад үзье л да тий. Тэгэнгүүт HPV вирус чинь ганцхан юм вирус байдаггүй. Маш олон дотроо юм төрөлтэй байдаг гэж ойлгож болно. За тэр төрлүүдийг энэ тоогуудаар илэрхийлдэг байхгүй юу? Одоо жишээл 16, 18 дугаар гэдэг нь юм тустай HPV вирусын төрөл ахна. За тэгэнгүүт 16 болон 18 дугаар энэ хэв шинжээр болохоор нийт хорт хавдрын умаа үзүүний хорт хавдрын 70% нь үүсгэгддэг. Маш өндөр юм эрсдэлтэй, аюултай хэлбэрийн вируснууд гэсэн үг. За дараагийн тэр 31, 33, 45, 52, 58-аар болохоор 20% хүртэлх нь үүсгэгддэг. За харин 35, 39, 51, 56, 59, 68 гэсэн энэ хэв шинжээр үлдсэн 10% нь үүсгэгддэг. Харамсалтай нь энэ одоо 6 вирусын вакцин бол байхгүй. Өөрөөр хэлбэл дээдлийн хятад нь бол зориулсан вакцин байгаа. Доотлын хятад нь зориулсан вакцин байхгүй гэсэн. Тэгэхээр магадгүй хэрвээ одоо вакцин хийлгсэн ч гэсэндээ хавдраар тусах магадлал 10% байж болно гэсэн. Хэрвээ та одоо 68 гэсэн одоо төрлийн HPV вирустай байх юм бол магадгүй та умаа үзүүний хорт хавдар тусах эрсдэл байж болно гэсэн үг байна. Тэгэхээр яг бас 100% хамгаалж чадахгүй. Яагаад гэвэл энэ төрөл зүйлээс хамаардаа гэсэн үг байна. Харин 16 төрлийн одоо халдвар HPV вирус танд байх юм бол таны вакцин бол таныг хамгаалж чадна гэсэн үг. За тэгэнгүүт 6, 11 гэдэг хоёр одоо төрлөөдөг. За энэ нь болохоор бэлгийн үү гэж яриад идэх тий. Үү. За тэрийг болохоор 90% хүртэл нь үүсгдэг байна. Тэгэхээр маш өндөр үзүүлэлттэй байхгүй. Бэлгийн үү туссан хүмүүсийн 90% нь энэ 6 болон 11-р одоо төрлүүд бол байдаг гэсэн үг байна. За тэгэнгүүт вакцины нь яадын гэхлээр 2 цент вакцин гэж байгаа. Тэр нь 2 төрөлд үйлчлэн гэсэн үг. Энэ дээдлийн 16, 18 хоёрт нь үйлчлэн. За 4 цент гэж байгаа. За 4 цент нь болохоор энд 16, 18 дээр нэмээд бэлгийн үн үүсгдэг 6, 11 эсрэг ийм вакцин байдаг. За Монголд бол энэ вакциныг хийгээд байгаа гэсэн үг. За харин 9 одоо центтэй вакцин гэж байгаа. Тэр нь болохоор нэмээд энэ
дундалд байдаг 5 ширхэг одоо төрлийг агуулсан байдаг гэсэн үг байна. Тэгэхээр яг уу бодоод үзэх юм бол одоо 9 цент вакцин нь бол илүү олон хүрээний HPV вирусээс сэргийлэх боломжтой гэсэн. За гэхдээ л та хэрвээ вакцина 4 центтэй тугангийн вакцина хийлгэх юм бол та одоо умаа үзүүнээр өвдөх хэрэгслээ 70% бууруулж чадж байна л гэсэн үг байна. Дээрэс нь нэмээд бэлгийн өвөө тусахгүй байх магадлалтай гэсэн үг. За HPV-гийн вакциныг болохоор ер нь бол хийлгэх насыг 11-ээс 12 нас гэж одоо зөвлөдөг. За гэхдээ тэрнээс өмнө 9 наснаас эхлээд бол хийж бас болно. За энэ маань болохоор нэг талаасаа одоо бэлгийн харьцаанд ороогүй буюу ямар нэгэн халдвар аваагүй нөхцөлд хийгдэж байгаа ахныг нөгөө талаасаа яг энэ насанд хийгдэж байгаа вакцинуудын одоо үйлчлэгийг гэж хэлэх юм уу? Тэ харуугаар үйлчлэгээ нь илүү сайн байгаад удаан үргэлжилдэг гэж үздэг байна. Тэгэхээр энэ вакциныг хийлгэсний дараах одоо үргэлжлэх хугацаа бол 10 жилээс дээш гэж байгаа юм. За яг одоогийн байдлаар судалгаанууд өнгөж ингээл хийгдээл явж байгаа. Гэхдээ 10 жил болоход бол хамгаалах чадвар бол огтхонч буураагүй. За цаашлаад 15, за магадгүй 20 хүртэл хичээлвэл хамгаалах боломжтой гэсэн. Тэгэнгүүт магадгүй хүмүүс бодож иж магадгүй. За окей 15 жил гэж тооцъё те. Тэгэнгүүт 10 настай хүүхдээ хэлгсэн 15 жилийн дараа 25 настай. Тэгэнгүүт тэр чи стил одоо бэлгийн идэвхтэй амьдралд байгаа халдвар авах магадлалтай байж болно. Тэгэхээр яахын 2 дахь тун яригдах юм уу гэдэг асуудал ярьж ирд. Магадгүй 2 дахь тун яригдчих магадгүй. Гэхдээ энэ бол одоо цэвэр судалгааны шатанд одоохондоо байгаа. Гэхдээ бол энэ вакцины үргэлжлэх хугацаа бол маш сайн гэж үздэг байгаа. Тэгэхээр яг л нэг тийм одоо бэлгийн идэвхтэй амьдралд байдаг тэр үед нь одоо халдвар авахаас юм сэргийлсэн юм арга хэмжээ гэсэн үг. Нэг талаасаа. Нөгөө талаасаа тэр вирусыг аваад шууд хорт автар болчихно гэж байх. Өөрөөр хэлэх юм бол тэр вирусын халдвар авснаас хойш 15-аас 20 жилийн дараа хорт автар болдог гэж үздэг байна. Тэгэхээр одоо магадгүй 20 настайдаа халдвар авлаа гэж бодоход 35, 40 настайдаа умаа үзэний хорт автар юм онцлогдох боломжтой байна. Тэгэхээр урт хугацаанд энэ маань үр дүнгээ өгнө гэсэн. Тэрнээс биш одоо юу гэдгийг танай хүүхдүүд өнөөдөр тарьлаа гэдэг нь одоо үр дүнгийг бид нэр тэр 20-30 жилийн дараа л өгнөж болно гэсэн. Тэгэнгүүт анх одоо 2006 онд энэ маань ингээ хийгдээд эхэлсэн. Тэгэнгүүт одоо хийгдсэн анхны хийгдсэн хүүхдүүд маань ингээ 20 жилийн дараа ингээ умаа үзүүний хорт автарын эрсдэл бол ингээ буурч байна гэдэг нь бол тогтоогдсон. За энэ болохоор яг энэ HPV-гийн вакцины хийгдэж байгаа улсуудын талаарх мэдээлэл байгаа байхгүй юу? Яг энийг ингээд үндэсний хэмжээнд одоо товлолт дархлаажуулалтанд хамрагдсан хэсэг гэдэг талаар энэ 194 орны мэдээлэл энд харагдаж байна. Манай Монгол улс орсон байгаа. За сайн харах юм бол Америкийн ихэнх улсууд, за тэгээд урагшаа Азийн улсууд, Африкийн улсууд, за Европ бараг тэр чигээрээ, тэгээд Австрали, Шинэ Зеланд бол ингээд товлолт вакцинда бүр ингээ хүүхэд болгондоо хийхээр ингээд явж байгаа гэсэн үг. За харин тод ногоонууд нь болохоор одоо зарим хэсэгт нь хийгээ, зарим хэсэгт нь хийхгүй байгаа гэсэн утгатай. За харин цайвар ногоон нь болохоор огт одоо товлолт вакцинд оруулаагүй зүгээр явж байгаа гэсэн утгатай ийм байх нь. Тэгэхээр яг уу ганцхан Монголд хийх гээд байгаа юм биш байхгүй юу чинь? Дэлхийн олон оронд ингээд хийгдээд явж байгаа, үр дүнгээ өгч байгаа ийм зүйл байна. Тэгээд ингэнгүүт одоо вакцин энтер хийлээ энтер гэж ярингууд ч одоо манай хүүхдүүдэд ингээд туршилт хийх гээд байна гэдэг асуудлууд бол маш их яригдчихсэн. За ер нь шүү дээ ямар нэгэн эмийн бэлтгэл, ямар нэгэн эмчилгээ, за ямар нэгэн одоо вакциныг нааш нь гаргаж ирэхин тулд маш олон ийм шатамжлагтай судалгаа явдаг. Эхлээд лабораторийн түвшинд судалгаа явна, дараа нь амьтан дээрх туршилтууд явна. За дараа нь бол клиникийн хүн дээрх туршилт явна. Гэтэ энэ бол маш их өндөр түвшний одоо судалгаанууд явдаг гэсэн. Тэгээ ийм шат амжилтыг дамжижээж за одоо хэрэгжилж болно. Одоо бол аюул байхгүй. Одоо үр дүн сайтай гэдгийг ингээ батлаад гаргаж ирж байгаа. Тэрнээс хойш одоо 2006 оноос хойш ингээд өчнөө олон одоо улс орны охтууд хөвгүүд ингээ хийлгээд үр дүн нь угаасаа гарцсан. Одоо баг судалгаа явуулна гэж үзэх юм бол тэр хүмүүс дээр ингээ судалгаа нь явагдаад дууссан.
Одоо энэ нэлээд хойно бид нэр одоо Монголд ингэж орж ирж нэвтэрч байгаа юм баггүй. Өмнө нь бол яг уу 2012 оноос хойш Монголд ингээд хүсэл дээр хийгдчихсэн. Миний мэдх юм бол Сосмедика гэдэг эмнэлэг дээр бол хийгдчихсэн. Тэр үед миний санаж агаар би яг буруу санаж магадгүй юм 3 шатлалтай вакцин хийгдчихсэн. Маш нэлийн үнэтэй вакцин хийгдчихсэн. Би ч гэсэн өөрөө хувийнхөө бас хийлгий гэдэг бодолтойгоор судалж үзчихсэн баг. Гэхдээ нэлийн үнэтэй байсан. Тэгээ би хийлгэж болж чадаагүй. Гэхдээ хэрвээ одоо тэр үед ийм усаас ингээд бэлэн вакцины чинь тариад өгөө гэсэн бол маш баяртайгаар бол хийлгэх байсан баг. Тэгэхээр судалгаа судлаад үр дүн гарцсан ийм зүйл аа. Тэгэхээр цоо шин зүйл бол ерөөсөө ч биш. Цоо шин нэмийг бид нэр энэ тавчирч хийх гээд байгаа юм бол биш байх нэ гэдгийг ойлгоорой. Тэгээ яг уу би бодохдоо гэхдээ би буруу бас бодож магадгүй яг вакцинжуулалтыг ингэж эхлэхдээ суур мэдээллүүдэд жоохон тутмаг өгсөн байсан болов гэж бодсон. Өөрөөр хэлэх юм бол ингээд ийм ашиг тустай юм аа гэдгийг маш юм удаан хугацаанд тайлбарлаад хэлээд за тэгээд яг бүтэн одоо усын хэмжээнд биш гэхэд хүсэл дээр нь ингээд дархлаажуулалтыг ингээд явуулаад ингээд нэлээ юм аажуу аргаар бас ихэлсэн бол нэлээ олон хүмүүс бас хүлээж авах байсан болов гэж бодож байгаа. Гэхдээ миний эргэн тойронд байгаа хүмүүс бол энийг бол маш таатайгаар хүлээж авсан. Хүүхдүүдтэй хийлгсэн. Тэгээд дээрээс нь нөгөө энэ ковидын вакцины энэ амар айцтай байгаа энэ одоо дээр нь нэмээд ийм оруулаад гинт оруулаад ирэхээр бас нэлээ хүнд хүлээж авсан юм уу гэж бодож байгаа. Гэхдээ хүмүүс маань ойлгох байх, зэрэгчүүд маань энэ талаар сайн судлаад тэгээд өөрсдөө сайн ойлгож авчаад тэгээд шийдвэрээ гаргаарай гэж зөвлөмөр байна. За тэгэхээр одоо болохоор хэд хэдэн нэг юм эргэлзээтэй асуултуудад хариу өгье. За нэгдүгээр өргөдөл үүсгэхгүй гэдэг асуудал нэлээд яригдчихэж байгаа тий. За яг ер нь бол HPV вакцин бол маш сайн судлагдсан, хоруу чанар багтай ийм вакцин юм аа. Энэ нь шүү дээ тий. Одоо бэлэн вирусын материалыг бол бие махбодод оруулдаггүй. Вирус төстэй одоо вирусын гадаргуугийн тэр уургийг ашиглаад одоо бүтээсэн вакцин байхгүй. Тэгэхээр тань руу бол ямар нэгэн вирус үгсэн юм уу амьд вирус огт тариагүй гэсэн. Тэгэхээр ямар ч айх айдас бол байхгүй байна. Тийм учраас одоо safety байдал бол өндөр байдаг. За нэг талаараа нөгөө талаараа бол өргөдөлтэй бол ямар ч хамаагүй гэдэг нь угаасаа батлагдсан зүйл байна. Судалгаанууд зөндөө хийгдсэн. Хөөрчгүүд бол ямар ч хортой нөлөө үзүүлдэггүй гэсэн. За тэгэнгүүт тэгвэл яагаад ингэж хүүгүүдэд бас хийгээд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр ганцхан умаа хүзүүний хор тавдар биш юм л да. Энд чинь нөгөө түрүүний хэлсэн шулуун гэцний тааnuсын хор тавдар байж болно. Шодой хор тавдар байж болно. За тэгээд одоо нөгөө залгуур тэг түнхийн хор тавдар бас үүсч болно. Тэгэхээр хүүгүүдэд ч гэсэн яг энэ хавдрууд үүсэх эрсдэл байдаг ба. Тийм учраас хүүгүүдээ бас хамруулаа гэж хэлээд байгаа нэг талаараа. Нөгөө талаараа эн чинь бэлгийн замаар дамждаг учраас магадгүй эрэгтэй хүмүүс бас ингэж халдвар дамжуулж болно гэсэн. За эмэгтэй хүмүүс ч гэсэн дамжуулж болно. Энэ ямар нэгэн хүүсийн бол юм ялгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас хүүгүүдэд хийгээд байгаа маа. Хүүгүүдийг чинь бас хавдраас одоо сэргийлэхийн тулд нэг зөвлөд байгаа маа гэдгийг бол ойлгох хэрэгтэй байх нэ. За дараагийн нэг асуугаад байдаг юм нь болохоор насанд биеинд хүрсэнтэй эмэгтэйчүүд хийлгэж болох юм уу? Уушаа бэлгийн харьцаанд орсон байхдаа хийлгэж болох юм уу гэж асуудаг. За ер нь бол болно. 25 нас хүртэл бол хийлгэхэд бол бас дараагийн үр нөлөө бол сайн байх магадлалтай гэсэн судалгаанууд бол байдаг. Тэгэхээр HPV-гийн халдвар хаваагүй гэдгийг шинжилгээгээр батлах ёстой. Тэгээд хийлгэж болно гэсэн. Гэхдээ бол хүүхэд наснд хийлгсэн байх нь илүү одоо хамгаалах нөлөөтэй байна гэсэн юм судалгаанууд байна. Тэгэхээр болохгүй юм бол байхгүй хийлгэж болно. За тэгэнгүүт гэр бүлийн хосууд хийлгэж болох уу гэдэг юм яригддаг. Яг уу болно л доо ер нь бол болно. Гэхдээ бол одоо хэрвээ гэр бүлийн хүмүүс байгаад хамтдаа одоо амьдрнаа гэж бодож байгаа бол одоо заавал хийх бол шаардлага байхгүй. Тэр чинь бэлгийн замын халдвараас сэргийлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бэлгийн хамтрагч солигдоогүй нөхцөлд бол тэр бол аюул байхгүй гэсэн. Тэгэхээр хийх хэсгээ өөрсдөө шийдэх ёстой байх нэ. За тэгвэл нэгэнт одоо халдвар авцсан бол яах вэ гэдэг асуудал яригдана. Халдвар авцсан бол үнэндээ бол бид нар
тэн дээр ямар нэг эмчилгээ хийж чадахгүй. Энэхүү вакцины хийлгэлээгээ тэр халдвар одоо багасгах тийм боломж бол байхгүй. Тэр вирусыг устгадаг тусгай эм тариа гэж бол байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл ерөнхийн нөгөө вирусын эсрэг тархлааг дэмждэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэлээгээд тэрийг бол устгах бол ямар ч боломжгүй байна. Тэгэхээр хэрвээ халдвар нэгэнд авцсан байгаа бол маш сайн хянахал хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол умаан хүзүүний эсийн шинжилгээ гэж байдаг шүү дээ. Pap smear гэдэг шинжилгээ. Тэр бол умаан хүзүүнээс нь ингээд арчтаас аваад дотор байгаа эсүүдийг хараад ямар нэгэн хавдар шилжиж магадгүй эс энэ байна уу гэдгийг үздэг зүйл ахна. Тэгэхээр хавдрын уртал эмгэг байна уу? Эсвэл хавдрын эс байна уугүй юу гэдгийг үздэг зүйл. За тэрийгээ бол маш сайн тогтмол өгөөд эмчийн хяналтанд яваарай л гэж зөвлөнө. Өөр бол арга байхгүй. За ер нь бол яг 30 наснаас эхлээд бол Pap smear-ыг бүр ингээд албан журмаар бол авдаг тий 3 жилийн зайтай 5 жилийн зайтай явдаг баг. Хэрвээ тийм халдвар эрт илэрх юм бол заавал 30 насыг хүлээлгүйгээр бас үзүүлж болно. Болохгүй юм бол байхгүй. Эрсдлээ ингээд хянаад явах хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ тэнд ямар нэгэн хавдрын өөрчлөлт эсвэл хавдрын өмнөх өөрчлөлт гарах юм бол заавал эмчилгээ энтрийн тууштай хийгдээд хянаад явуулна гэсэн. Тэгэхээр одоо халдвар авцсан яана одоо гэд ингээд хямарч бол болохгүй. Яг л эмчийн заавраар хянуулаад ингээд явах хэрэгтэй байх нэ. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллүүд бол зөндөө байгаа. Монгол хэл дээр, англи хэл дээр за янз бүрийн төрийн бас байгууллагуудын хаяг эсвэл одоо халдвар төвчин судлалын төв ч юм уу хавдар судлалын төвийн одоо сайтууд дээр бол маш их мэдээлэл байгаа. Тийм учраас хэрвээ нэмэлт мэдээлэл авах шаардлагатай бол их сурвалжуудаа ашиглаарай гэж зөвлөнө. Мөн түнчлэн үзүүлдэг эмч байдаг бол эмэгтэйчүүдийн эмч байдаг бол заавал асууж тодруулаарай гэж зөвлөмөр байна. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.